Зорилгынхаа замаар шантрахгүй хөдөлмөрлөж байгаа хүнд амьдрал өдөр бүхэн бэлэг бэлддэг юм. Ил хэмжээр бус. Итгэл урмаар ирдэг энэ бэлгийг ад жаргал хэмээн нэрлэдэг ачуу. Амжилтын түүх. За амжилтын түүх нэвтрүүлгийн зочноор шинжлэх ухааны технологийн их сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн статистик 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөрийн оюутан Пүрэв Доржийн Ханламаа оролцож байгаа. Амжилттай сайхан суралцж байгаа. Араасаа одоо үеийнхнийгээ үлгэрлэж яваа ийм бүтээлч оюутнуудыг уран залдаг ийм нэвтрүүлгэлдээ мэргэжил сонгосон онцлогоо хуваалцахгүй. Яагаад энэ мэргэжлийн эзэн болохыг зориувоо? За сайн байна уу? Намайг энэ нэвтрүүлэгт төрсөнд баярлалаа. За энэхүү мэргэжлийг сонгосон шалтгаан гэвэл манай хөтөлбөр маань 2 дээр нэмэх нь 2 буюу хятадтай хамтарсан хөтөлбөр байгаа. Би өөрөө ер нь 10 жилдээ математикийн ер нь илүү сонирхолтой байсан. Тэгээд энэ чиглэлдээ дуртай учраас статистик ер нь математикийн чиглэлээр явах сонирхолтой байсан. Тийм учраас энэхүү мэргэжлийг сонгосон. Дээрээс нь азар гэх юм уу хамтарсан хөтөлбөр болж таарсан. Яг анхны хөтөлбөр, анхны анги болж таарсан. Тэгээд азтай тохиолдол гэж би боддог. Тийм шүү. 2 дээр нэмэх нь 2 хөтөлбөр маань их давуу талтай тийм ээ. Энэ Монголдо шинжлэх ухааны технологийн их сургуультай суралцахаас гадна одоо гадны улс орнд явж суралцаж тэр тухайн орны хэл соёлыг судлан мэргэжлийн одоо цараагаа тэлэн 2 улсын дипломтой төгсдөг ийм сайхан давуу талтай шүү дээ. Тийм 2 улсын дипломтой төгсдөг. Эхний 2 жилээ Монголдо цөөр мэдлэгээ эзэмшээд үлцэн 2 жилээ хятадтай практик талаасаа илүү гүнзгий байдлаар суралцдаг нь илүү давуу талтай санагддаг. Өмнө дээрээс нэг 2 улсын 2 дипломтой, дээрээс нэг хятад хэлтэй болоод төгсдөг нь өөрөө маш том давуу тал юм аа. За суралцж байгаа амжилтын түүхээ хуваалцсан. Ер нь ингээд сурах арга барил хүн болгонд өөр байдаг. Тэр нь энэ мэдлэг эзэмших хувийн зохион байгуулалт чанар цаг ашиглалт гээд байна. За дээр нь өөрийгөө хөгжүүлэх олон талын зүйл байгаа байж таараа. Эхлээд бол хоёулаа энэ суралцах арга барил амжилтын түүхээ хуваалцах. За суралцах арга барил амжилтын түүх бол ер нь бол үзэж байгаа хичээлээ ойлгоод яг юуг ойлгуулах гэж байгаа, багш нь юуг ойлгуулах гэж байгаа, би юг сурах ёстой илээ тэрийгэ тодорхойлоод энэхүү хичээлийг би хийхийн тулд ямар их хүчин чармайлт гарахаа бас өөрөө тооцоолоод цагийн хуваарлтаа хийх нь хамгийн зөв болох юм. Цаг одоо төлөвлөөд мөн дээрээс нь өөрийнхөө нойр, хол ядрахгүйгээр суралцах нь маш их чухал гэж би өөрөө хувьд боддог. Тэгэхээр нойроо, хоолоо тэгээд өөрийнхөө суралцах цагаа их сайн төлөвлөх ёстой гэж боддог. Хичээл сургалгынхаа хувьд ямар амжилттай явж ирв? Миний голч гарсан өндөр гэж боддог. Монголдо эхний 2 жил сурахдаа 3.7 голчтой. Одоо хятад сурах хугацаанд бол 3.4 гэсэн голчтой сурж байгаа. Ер нь бол хятадд цахимаар сураад байгаа юм уу? Тэнд одоо бичлэн суралцж байгаад ирсэн байгаа юм уу? Одоо яг онлайнаар сураад 3 семестр өнгөрч байна. Одоо 1 семестр үлдээд ер нь дипломынхаа ажил руу орж байгаа. Цар тахлаас болоод ер нь бол сургуулиас сурч чадахгүй байгаа. За голч өндөртэй бас ингээд энэ их мэрэлттэй бүтээмжтэй юм оюутан байна. Хичээл сурлагаасаа гадна олон зүйлд бас өөрийгөө нээж яваа юм оюутан байгаа гэж бодож байна л да. Одоо спорт, урлаг, дээр нь одоо нийгмийн тустай бүтээлч үйлс гээд нийгмийн үйлсийн хувьд болохоор сайн дурын байгууллагын дээр харахаа ажилтгүйч сонирхол бол байдаг. Тэгээд цар тахлаас үүдээс ч юм уу ер нь тэрхүү олон нийтийн үйл ажиллагаанд оролцох жоохон боломж муутай байгаа гэж бодоод оролцохгүй байгаа. Сонирхол хобби. За сонирхол хоббины хувьд миний мэрэгчлээ өөрөө яг миний өөрөө хобби гэж би өөрөө боддог байхгүй юу? Яг нөгөө математик дуртай. Тэгээ энэ статистик мэрэгчлэн өөрөө нөгөө нэг програм бичих ч юм уу тийм чадварыг бас агуулж идэг учраас тэр талд илүү сонирхолтой, техник технологи ууших, тиймэрхүү мэдээлэл авах ер нь сонирхолтой. Тэгээ ер нь бол мэрэгжлийнхэн дагуу мэрэгчлээ сонирхол болгоод явдаг гэсэн. Одоо яг тэр чиглэл рүүгээ бүр нэлээд гүнзгий орсон тийм хандлага байгаа юу? Одоо жишээлбэл одоо програм зохино гэж байна тийм ээ. Тэгэхээр энэ шинжлэх ухааны олон талын мэдлэгийг одоо бас энэ сайхан математик энэ тооцооллын арга дээрээ суйрлуулад өөрийгөө нээж яваа одоо бас заавал ингээл нэг уралдаан тэмцээн амжилт гаргах одоо төрүүлэх биш тийм ээ. Ер нь бол одоо бас ингээл цаг завандаа мэрэгжлийнхээ хүрээнд өөрийгөө нээж байгаа ямар ололтууд байна? Ер нь бол манай мэрэгжил сурах зүйл айгүй ихтэй. Олон програм дээр суралцах одоо ажил сурах шаардлага гардаг. Тэгэхээр энэ бол аль болох мэдсэн одоо тий шинээр гарч ирж байгаа ч юм уу ер бүхэл програмыг оролдож үзээд яг энэ ямар учиртай энэ юун дээр ашиглагдтыг цаашдаа юун дээр ашиглаж болох вэ аль тал дээр нь би алийг барьж явбал илүү зүгээр үү аль талаад илүү тохирч ийн гэдэг тал дээр нь бол өөрийгөө одоо сориод мэдээ явж байгаа. Олон сайхан зорилт тавуулчихсан байгаа тийм ээ. Мэдээж одоо хятадд одоо энэ 2 дээр нэмэх 2 хөтөлбөрийнхөө хүрээнд одоо бас амжилтаа сурах нь дамжиггүй. Энэ зорилго байж таараа. Одоо маргаашийнхаа сайхан товлол зорилгыг хуваалцах уу?
За миний маргаашийн зорилго бол одоо би HSG 5-д бэлтэж байгаа. HSG 5 шалгалт маань удахгүй болох учраас тэрэндээ тууштай бэлтэж байна. Мөн дээрээс нь дипломынхаа ажил руугаа ороод удахгүй KIT буюу урьдчилсан хамгаалалт эхэлнэ. Тэрэндээ ер нь бэлдээ явж байгаа. Энэ залуусын манлайллын талаар ямар бодолтой явдаг вэ? Ер нь бол хүн өөрийнхөө амьдрал бие даах, амьдралаа суралцах, энэ хичээл сургуультай мэрэгэлтэй байна. Олон талт үйл ажиллагаанд ингээд бас өөрийгөө нээж оролцсон гэтэр гэж ярьдаг. Тэгэхээр энэ аливаа зүйл бол ерөөсөө хүний өөрийн одоо сэтэл, хүсэл дээр нь бүтээлч ирмэлзэл чин цуцшгүй зорилготой холбоотой байдаг. Тэгэхээр энэ манлайлал гэдэг бол өөрөө би за энэ хамт олонно би манлайлъя гэж нэг зорихгүйгээр буй амьдралын өөрийн үлгэрлэлээрээ сайхан манлайлж байгаа явдаг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ер нь манлайлна гэдэг чиний хэрэг нь юу юм? Манлайл гэдэг бол миний хувьд санаачлахтай байдлыг хамгийн түрүүд шаарддаг юм шиг санагддаг. Бусдыгаа төрүүл санаачлаад өөрийгөө илүү сорилтод өөрийгөө илүү шин зүйл сориод тэрийгэ бусдаа харуулад яг яаж явж байгаагаа талаар харуулад мөн дээрээс нь бусдаа санаачлаг гаргаад энийг хийя, хамтдаа бүтээе, энэ хичээлийг давтъя гэд ер нь бол би бинийгээ урайлаад тэгж явах нь л манлал юм болов уу гэж боддог. Амжилт гэдгийг юу гэж боддог вэ? Амжилт бол одоо зарим нь бол их юм эргэн санаа юм, тэрийг хэрэгжүүлэх бүтээлч оролдлого юм гэж ярьдаг. За амжилт бол ерөөсөө шатны гიშгүүр шиг нэг нэгээр нь ууггүй ахиж байж мацаж хүрдэг тийм одоо нэг тодорхой орон зай юм барайны газар юм гэж бас ярьдаг. Гэтэл амжилтанд ерөөсөө бас итгэж болохгүй. Энэ бол тууртай байдаг зүйл биш ээ. Энэ бол одоо нэг удаа амжилт гаргалаа гэх тэр нь мөнхөд байдаг зүйл биш. Хүний өөрийнх нь одоо хүчин зүтгэл тэрийг тордож өнгөлж явах тэр зүтгэлтэй холбоотой ч гэж ярьдаг. За миний хувьд амжилт гэдэг бол өнгөрсөнд хийж бүтээсэн зүйлийнхаа үр шимийг хүртэж байгаа. Тэгээ үр шимийг би амжилт гэж боддог. Тэгээд тэр амжилт нь мэдээж дандаа тогтвортой байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр ер нь үргэлж хичээж явах юм бол амжилттай явна л гэж би боддог. Тэгээ энийг ч гэсэн өөртөө баримтлахыг хичээдэг, үргэлж хичээж нэг зүйлийнхаа төлөө тууштай байхыг эрмэлздэг. Статистик 2/1-2 хөтөлбөрийн одоо суралцагч маань энэ цар тахал гайгүй болох одоо дэлхийн байдал намжимл болох тийм одоо нөхцөл бүрдлээ гэхэд тэр хятад улсад биечлэг очиж суралцах тэр боломж байх ба. Одоо л нэг семестр үлдсэн байгаа. Хэрвээ яг энэ семестр эхлээ нээх юм бол ер нь очиж төгсөлтийн дипломыг авдаг юм уу? Төгсөлтийн дипломоо хамгаалах ажлаар явах боломжтой байгаа. Цаашдаа магистраар сурах бас бодолтойгоо үргэлжлүүлээд сургуультай. Тэгээд бас 2-3 жил сурах байхаа. Дипломынх нь сэдв ямар агуулгыг хамарч байгаа бол? Миний дипломын сэдэв болохоор ер нь бол гүн сургалт буюу deep learning-тэй холбоотой. Ер нь одоо орчин үеийн дата, хэмэл оюун ухаан, deep learning бол хөгжиж байгаа. Тэр тал руугаа илүү суурь мэдлэгийг шаардсан тийм сэдэв байгаа. За тэгэхээр deep learning нь болохоор машин сургалт буюу одоо хэмэл оюун ухааны нэг салбар. Энэхүү аргыг сургалтыг ашиглаад стохастик динамик систем буюу санамсаргүй динамик систем гэж байдаг. Тэр тал дээр яаж ашиглаж болохын энэ питгийн одоо өмнөх мэдээллүүдийг хэрхэн хэмэл оюун ухаан руу хэрхэн оруулж ирэхин тэр талаас нь судалгаа хийх тийм диплом сэдэв байгаа. Би энэхүү ангид орсондоо маш их баяртай байдаг. Яа тэгэхээр би 2 жил Монголд сураад тахта хятад хэлээ сайжруулад хятад сурахдаа 100% тэтгэлэг авч чадсан. Тэгээд 100% тэтгэлэг авснаа маш их баяртай байдаг. Тэгээд 2 жил Монголдо төлбөртэй буюу өөрийнхөө мөнгөөр сураад тэгээд 2 жил үнэгүй өөрийнхөө хичээл зүтгэлийн ачаар 2 жил үнэгүй сурсан. Тэгээд энд маш их баяртай байдаг. Ер нь бол хэрвээ энэ ангид ороод суралцах юм бол хичээл зүтгэл байх юм бол иймэрхүү маш олон боломжуудыг атгаж чадах юм шүү гэж хэлмээр байна. Манай мэргэжил маань өөр статистик гэхээр хүмүүс цаг агаарын уур амьсгалыг тодорхойлох гээд айгүй тийм буруу ойлголттой байдаг санагддаг байхгүй юу? Тэгэхээр манай статистик мэргэжил маань өөрөө өгөгдлийг тамгалагдаг. Тэгээд ер нь бол ирээдүйд хэмэл оюун ухаан, deep learning энэ өгөгдлийн шинжлэх ухаан гэдэг тал руугаа явах учраас маш ирээдүйтэй маш хэрэгтэй мэргэжил гэж хэлмээр байна. Амжилт бол өөрийн чин зүтгэл, сэтгэл, хөдөлмөр энэ гурвын одоо зохицлол дээр бүрдэж байдаг ийм үндэт зүйл. Тэгэхээр сайхан гадаад хэл эзэмшиж, хос морьтой, хөдөлгөөн одоо морьтой, хөлөг хол дахих ийм одоо шантастай сайхан суралцж байгаа юм байна. За тэгээд зорьсон бүхэн амжилттай сайхан биелэх болтугай хичээгээрэй. За баярлалаа. За амжилтын түүх нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт шинжлэх ухааны технологийн их сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн статистик 2/1-2 хөтөлбөрийн оюутан Бүрэг Даржийн Ханламаа оролцлоо.